За. Улсын хурлаар 2016 оны үндсэн чиглэлийг одоо яг хилцэж эхэлж байна. Эдийн засгийн ерөнхий төсөөллийг эх онд 5% байх болов гэж төсөөлж байна. 2015 онд үндсэн чиглэлийг ярьж байхдаа 7% өсөлттэй байх болов гэж ярьжсэн. Энэ жил 5% болчлоо. Та яг өнөөгийн эдийн засгийн байдалд үнэлгээ өгөөч гэвэл юу гэсэн хариулт өгөх вэ? Одоо яг нэр чухам ямар хуянцтай байгаа юм бэ гэд үнэлт өгөхөд бол айгүй хэцүү байна. Хэцүү байгаагийн учир шалтгаан юу вэ гэхээр яг өнөөгийн эдийн засгийн байдал маань чухам ямар төвшөнд байна вэ гэдгийг бол бодиттой гаргаж ирж байгаа юм алга шүү дээ. Тэгээ зүгээр нэг үг хэлэхэд бол энэ улсын их хурлын чуулганаар хилцэж байгаа энэ баримтчиг бол ослгүй улсын их хурлын чуулганаар нэг юм баримтчиг хилцдэг юм. Тэгээ тэрийг оруулах хэрэгтэй. Тэгээ хилцсэн болоод нэг гарах хэрэгтэй гэсэн тийм маягаар л хандаад байна уу гэж би болгоомжлоод байна л да. Ямар санда сая асуудлыг хилцэх үед нь бол тэрийг асуулаа. Энэ чинь инерцээр яваад нэг юм оруулж ирж байгаа юм биш үү? Тэрнээс бол үнэхээр яг эдийн засгийн байдал чинь одоо яг ийм дүгнэлт хийх хэмжээнд байгаа мó гэж. Зөвхөн хэд хэдэн юмнууд бол санаа зовоогоод байгаа. Макро эдийн засгийн түвшиндээ бол ерөнхийдөө гол тэнцвэрүүд нь бол бүгд алдагдчихсан. Тэгээ одоо эргүүлээд тэнцвэрт байдалд нь оруулахын тулд бол айгүй хатуу ширүүн арга хэмжээ авч байна. Эхнээсээ авж байгаа арга хэмжээнийх нь үр дүн нь бол бас тодорхой хэмжээгээр гарч ирж байна. Гэхдээ би үр дүн гэдгийг нь бол сөрөг тэмдэгтээ хэлж байгаа юм. Эерэг биш сөрөг үр дуугарууд бол гарч ирж байгаа. Тэгээ одоо чинь хамгийн нацхан банк санхүүгийн салбар гэхэд бол үндсэндээ бол зогсчихлоо шүү дээ. Арилжааны банкнууд бол зээл өгөгчтэй боролцоогүй болчихлоо. Ганц үйл ажиллагаа явуулж байгаа юм нэгтэр Монгол банкны юм уу эсвэл засгийн газрын өрийн бичгийг л худалдаж явахнаас цааш нь болох тэр хэмжээнд л биш дээ. Өөрөө бол үндсэндээ байхгүй аж ахуйн нэгж байгууллагуудад өгж байгаа зээлийн сурагч юм бол үндсэндээ тасарч хаад байна. За нэг гайгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэж сонсож болмоор хэлж болмоор юм нь бол ламбард л байх шиг байна шүү дээ. Тэгтэл ламбардын хүүн хит байгаа блэ 6-7-8% хүүтэй. Тэг жил болох юм бол тэр ч одоо бүр 70-80 болчих нь зүгээр жилийн хугацаанд ламбарданд зээл өгөхгүй л байх л та. Тим юм тавихчгүй байх нэг 2-3 сарын байт юм. Тэгтэл тэр чинь 2 сар гэтэл 10-20% болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгө санхүүгийн салбар маань үндсэндээ бол ингээд зогсчихж байгаа байхгүй. Энэ ингээд мөнгөний эргэлтэн зогсчих тэр хүний организмаар бодоод үзэхэд цусны гүйлтэн эргэлтэн ингээд зогсчих тэр нөгөө организм чинь ямар л өлегтэй байх вэ тийм ээ. Тэгээд дараа нь энэ эргээд ингээд эргэлдээд гүйлдээд ирнэ гэхтэр чинь нөгөө өгсөн эдэс чинь дахиж сэргэж босч иртлээ хичнээн хугацаа шаарддаг. Гэх мэт чинь энэ бүгдийг аваад үзэхэд бол ерөнхийдөө байдал чинь чухам ямар байгаа юм бэ? Та нарын над яриад байгаа оруулж ирээд өнөөдөр нэг сүрхий хилцүүлээд байгаа дүгнэлт чинь зөв юм уу гэсэн асуулт тавихад л хүргээд байна л да. Яг эдийн засгийг тэтгэдэг макро эдийн засаг дээр бэлэн мөнгөний нийлүүлэлт ерөөсөй байхгүй болчихлоо. Таны яг хэлснээр тэр суцаар нь гүөх цус гэдэг юм манай эдийн засагт байхгүй болчихлоо. Одоо тэгвэл утопийн мөрөөдөлгүйгээр бид нэр хамгийн түрүүнд авах ёстой гаргалгаа юу юм бэ? Гэхдээ аргалгаач бол иймэрхүү нөхцөлд ер нь ямар хөө янзын арга хэмжээнүүд авдیں۔ Юу хийх ёстой вэ гэдгийг бол бас ч нэг шин зүйл биш л дээ. Улс орнуудад бас янзын газар болж ирсэн юмнууд байна. Хүүхдүүд байж байна. Ийм нөхцөл нэг иймэрхүү арга хэмжээ авдیں۔ Тэр нь бол маш ойлгомжтой байж байгаа. Зүгээр тэр бүгдийг л дистарата авах л асуудал шүү дээ. Хамгийн наад захын захиргааны шин чанартай юмнуудаа бол эхлүүлэх ёстой байхгүй юу? Энэ дээр бол одоо захиргааны шин чанартай үйл ажиллагаагаар дамжуулаад бол эдийн засгийг бол бас нэг тодорхой хэмжээгээр тэлж байгаа. Бүрэн болцоо байна гэж би хувьдаа үзээд байгаа. Одоо захиал саяны хоёлын баримтчил ярил л да 16 оны төсөөллийн тухай. Тэгээ энэ Монгол улсын их хурл чинь одоо бас нэг 20 хэдэн жил болчихлоо шүү дээ. 20 хэдэн жил бол хаврын чуулган нэгддэг. Хаврын чуулган нэгдэнгүүт нь эх оны төсвийн төсөөлөл за нийгмийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий чиглэл хандлагыг ингээл улсын их хурлаар хэлэлцэх баталдаг гэдгийг бол одоо эрх биш мэдчих хэвээр шүү дээ. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс одоо яам тамгын газрууд агентлагуудад ажиллаж байгаа хүмүүс бол эрх биш энийг мэдчих хэвээр байхгүй төрийн ажил хийтгэл юм бол
хийж байсан л юм бол одоо эсвэл хийж байгаа л юм бол эрх биш мэдж байгаа байх. Мэдчих учиртай байхгүй. Тийм учраас тэр нийгэм эдийн засгийн хөгжлийн баримтчгийг ингээд улсын их хурлаар одоо удахгүй хэлцэд нь энэ үн дээр манай байгууллага ямар байдлаар яаж оролцох ёстой вэ? Ямар асуудлыг тусгах ёстой вэ? Энтэр гээд ингээд айгүй итгэв санаачлагтай ажиллах ёстой байхгүй. Энэ бүгдийг зохион байгуулад хийх ажлыг нь засгийн газар хэрэглэх газар бол маш сайн ажиллах ёстой. Тэгээ өнөөдөр юу вэ гэхээр бол одоо мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би нэг сарын 28-нд нэг бичиг явуулчихсан. Тэгээд одоо хариу нь байхгүй байна. Юу ярьж байгаа? Яаж ингэж төрийн ажил явд юм бэ чинь? Хэрвээ нийгэм эдийн засгийн бодлогын асуудлыг одоо хаврын чуулганаар хэлцдгийг мэддгүү тийм дарга нар байдсан бол одоо хурдхан шиг тэднийг явуулаач гэдэг чинь юу хэлгээс суулгаад байгаа. Тэгээд дараа нь улсын их хурлын чуулганаар орж ирээд энэ асуудлыг хэлцэхтэргүй тэднэрийн саналаа өгөөгүй, тэр нь оролцоогүй. Бид нар уулын бичгээ явуулсан юм байгаа юм гэж. Нөгөөдөл нь ч одоо ямар сүрхий хүмүүс байдгийг санал манлаа өгдөг. Тэгээ нэг тийм хонцсон сэтгэлээр өөрөөр хэлэх юм бол Монгол улсын төрийн ажил өөрөө бүр задгаараад назгаараад одоо бүр авах юм болж байна шүү дээ. Энд ердөө дандаа хонцсон сэтгэл байна. Яг нэг юм дээдсэн болоод энэний төлөө санаа тавиад зүтгэж байгаа юм аа. Энэ маань л одоо чигдэрэж явж хатал энэ эдийн засаг чинь шал ондоо өнгө төрхтэй болоод явж байгаа. Гаргаж байгаа шийдвэр нь хэрэгжиж явждаг болж байна. Энэ ажил нь байхгүй төрийн механизм, төрийн институтууд, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа ингээд бүр назгаарчсан одоо юу гэж хэлдэг би мэдэхгүй. Ийм болчихсон байгаа тохиолдолд хичнээн сайхан юм яриад яадیں۔ Хичнээн сайхан зорилт тунхаглаад яадیں۔ Ерөнхий сайд нь гарч ирэл нэг үг гэлдэг тэр нь тэгээ 2 минутын ч одоо насгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ явахгүй л дээ, явахгүй. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ захиргааны шин чанартай энэ арга хэмжээг авч энэ төрийн аппаратуудыг нэг ажилуулах ёстой. Бүгдийг нь ажилуулах ёстой. Чаддаг хүмүүсийн чаддгийг нь хэлээ, чаддгүй хүмүүсийн чаддгүйг нь одоо зайлуулах хэрэгтэй шүү дээ. Алин болго эднэрч ингэж тоглуулаад сууж байгаа юм бэ гэсэн. Ийм л одоо байр суурьтай шүү дээ. Миний байр суурь дэндээ хатуу байгаа хаад. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр яг ийм байдал дээр хүрэхэд жирийн иргэдийн буруу байхгүй. Гэсэн хэрнээ тэр хүмүүс яг бодит байдлынхын ачааг нуруундаа үрчээд өнөөдөр тэр гэр оролт амьдарч байгаа хүмүүс үйлдвэр эрхлэгчээд өнөөдөр бүгд ингээ бүх юм ингээ зогсчлоо. Та яг маш товчхон сүүлийн 8-9 жил миний яриад байгаа ганцхан л юм байна. Хариуцлага. Хариуцлагын тогтолцоо байх ёстой маа найзуудаа. Энийгээ та нар хийж ажиллаа мэддэг хүн байвал ажиллуулж чадахгүй бол болиулаач гэж энийг л яриад байгаа шүү дээ. Үнэхээр одоо тэр ард иргэд бол энэ юуг нь буруух юм бэ? Төр засаг гэдэг л яриад л одоо түрүү ярьж л байл та манад аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн чинь одоо ер нь хэцүү байна, хүнд байна. Тэр МЯД гэдэг байгууллага одоо хамгийн одоо хэцүү цэг нь болчиход байна. МЯД гэдэг чинь бол ерөнхий нэр томьёо шүү дээ. Тэн дотор чинь тодорхой хүн байдсан байгаа биз дээ. Тодорхой дорж дундаг дулмаа гэдэг нэг хүмүүс ажилтсан байгаа биз дээ. Тэр хүмүүс чинь ажиллаа мэдэх ёстой биз дээ. Тэр хүмүүс чинь ажиллаа хийх ёстой биз дээ. Тэгээ тэр тухай ярихгүй байгаа байхгүй юу? Тэр хүмүүстэй чадж байгаа бол чадчих, чадахгүй бол чадахгүй гэж хариуцлага тооцохын оронд зүгээр нэг ерөнхий нэр томьёогоор МЯД тийм байгаа юм байгаа үгүй. Юмн дээр одоо бол бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр бол яг юмн дээр ороод чи ажиллаа хийж чадж гэнэ үү нөхөр мөн үгүй юу гэж. Ердөө л энэ асуудлыг тавиал тэгээд ажиллаа хийж чаддаг хүмүүсийг ажилуулах хэрэгтэй. Энийг л бид нар нэн дээрөө хийж авч эхлүүлж чадахгүй бол ингэж вэж нөгөө нэг төр засагт итгэл гэдэг юм олж авахгүй бол нэг сайхан гарч ирэл уран донгоддог, нэг сайхан гарч ирэл нүднээс нулимсгойчтол нэг юм ярьдаг тэгэл байхгүй. Тэгэл таш тал руугаа хараа зогсчихсан хин хаан юу хийж байгааг нь бүү мэд. Тэгээ одоо сонгуульд төхөд ирэхээр нөгөө агуудаараа гээд бүгдээрээ нөгөө тэр хандлага руу ороод явчихсан шүү дээ. Мөнгөний нийлүүлэлтийг сайжруулахын тулд өнөөдөр яалтчгүй томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, аль эсвэл гаднаас зээл авах гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар л бид нэр яаж мөнгө босгох вэ гэдэг асуудлыг шийдэхгүй бол өөрө байдал ингээ маш хүнд болчлоо. Мэдээж энэний буруут нь бид нар өөрсдөө л байсан. Тэгэхээр та энэ том төсөл хөтөлбөр эхлүүлэх дээр ямар бодолтой явдаг вэ? Гэхдээ одоо явуулахд ёстой л доо. Том төсөл нь бол одоо явах л ёстой баг. Тэн дээр бол нэг эргэлзээд байх юм болго. Гэхдээ явуулах гэж байна гэдээ явуулахын тулд бас явуулж болохгүй шүү дээ. Энд чинь бас нэг Монгол улсад үр ашигтай байх хэрэгтэй үстэй. Тэрийг бас бодолцох ёстой юм л да. Тэгээ би зүгээр сүүлийн үед ингээл энэ хоёр том төсөлтэй холбоотой яриа хөрөг ажиглаад байхад бол нэг юм бодогдоод байгаа. Монгол бол оюутлогоо тавталгоо биш шүү дээ зөвхөн. Энээс гадна өөр маш олон эдийн засгийн салбарууд байж байна. Бас шинэ өнгө аястай болчихсон салбарууд байж байна. Өнөөдөр бид нар аялал жуулчлалын салбараа жоохон ямар хэмжээнд яаж харах. Хөдөө аж ахуйн салбар гэдэг бол үндсэндээ бол шал ондоо өнгө аястай болчиход байж байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жил цагаа гарч гайгүй байлаа. Энэний ачаар хэдэн толгой малт бас нэг өргөсөө хойшоо өсөж нэмэгдээд ингээд
байж байна. Энэ бол бас л их том үзүүлэлтүүд. Энийг дагсан дэд бүтцийн юмнууд гарч ирж байна. Энийг дагсан индустрия гэж ярьдаг. Тэр үйлдвэрлэлийн шин чанартай юмнууд гарч ирж байна. Тэгэхээр яахлаар л Монгол ихтэй зөвхөн энэ хоёр байдаг, бусд нь байхгүй байдаг гэдэг юмыг монголчууд өөрсдөө ялангуяа сайд дарга нарын төвшөнд одоо энийг ухуулад идэв. Дэлхий дээр очиод дэлхийн энд тэнд явал үг мөг хэлэхдээ гадна дотныхонтой уулзахдаа эртөө энэ хоёр л өөр юм байхгүй юм шиг л яриад байдаг. Энд ч юу гэсэн үг. Тодорхойлолтоор энэ ч нутаггүй байгаа байхгүй нэгдүгээр. Тэрүүн дээр нь би харамсаж байгаа. Энэ хоёроос гадна бас олон юмнууд байгаа шүү. Тэрлөөгөө бас анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн. Хоёрдугаарт нь бол яг энэ хоёр төсөл за уул уурхаан салбартай холбоотой юм дээр бол нэг ийм бодол төрөд байгаа. Энэ уул уурхаан салбар бол Монгол улсыг хөгжүүлэх хүчиртэй. Ард түмнийх нь амьдрал ахуйг дээшлүүлэх хүчиртэй. Ард иргэдийн над жаргалтай болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр байдал ямар байна вэ гэхээр энэ уул уурхаан салбар чинь монголчуудыг хэрэлдүүлж байна. Муудалцуулж байна. Хагаралдуулж байна. Ийм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр уурхай, энэ хоёр толгойч одоо шийдэл нь юм уу эсвэл асуудал нь юм уу гэдэг юм л гарч ирээд байна л дээ. Би хувьдаа энэ хэрэг шийдэл байгаасаа гэж үзэж байна. Гэтэл үний хэрэг дээр шийдэл биш асуудал болчиход байна. Хэрвээ асуудал болчиход байгаа. Тэгээд тэр асуудлаа бид нар шийдэж чадахгүй байгаа бол орхиж байгаа. Ердөө миний байр суурь ийм болчиход байгаа. Өнөөдрийн улс төрчид, өнөөдрийн энэ ирэх барьж байгаа хүмүүс, өнөөдрийн одоо энэ эдийн засагч нар гэж яриад байна, хин гэж яриад байна. Энэ хүмүүс бол өнөөдөр үннийг хэлэхэд бол энэ дээр бол нийт эрх ашигынхаа, нийт ард түмнийхээ эрх ашигыг илэрхийлсэн тийм шийдэл олж чадахгүй байгаа юм байна. Тэр шийдлийн олдол тэр байжлаг. Өнөөдөр бол бас ч нэг энэ хоолон дээр нь тулчаад өгч чадаад байгаа юм бол байхгүй. Эрхгүй шинэ хэдэн малынхаа ачаар бол бид нар бол урагшаага явжлаа. Тийм учраас бол тэрийг бол зөв зүйтэй шийдэл нь болоод нийт эрх түмний эрх ашигыг нийцсэн тийм одоо шийдэл болтлоо хойшлуулж байгаа. Эрхгүй ш нэг тийм хүмүүс гарч ирэх байлгүй дэ гэж гардаг шүү дээ. Та яг эдийн засагчны хувьд төсөөлөл хэлцэж байгаа энэ 5% өсөлт гэдэг бодиттой тоо юу? Маш товч хариулвал. Тийм мэдхгүй яста. Яста хэлж мэдэхгүй байна. Яг миний зүгээр надад байгаа мэдээлэл дээр тулгуурлаад аваад үзэх юм бол тэгээд яг энэ байдал иймэрхүү янзаараа үргэлжлэх юм бол 5% өсөлтийн тухай үнэрч байхсгүй.